За юу цаанд саримснууд минь аа юу эзгэж байна. Ингээд залгуу саримсын залгуутай подкастын зочинтой дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд энэ удаагийн зочноор болохоор залгуу саримсыг үүсгэн байгуулсан нэгэн үнтэй уулзах гэж байна. Тэр чинь гинэ манай зочин чинь ногоо биш хүн байсан юм байна. Тэгээ өнөөдөр цөмөрөө сайхан ярилцъя. Ямар шүүхэн байдгийг байна бас сонсъё те ертөнцөөр аялья гэж бодож байна. Тэгээ миний хувьд болохоор хамгийн анхны маань юм зочинтой дугаар энэ одоо гадаа юу вэ? Машин дэргэн дуурайд ямар хэцүү юм. Sorry. За тэгээд миний хувьд болохоор хамгийн анхны юм зочинтой дугаар хөтлөлт гэх үү те. Би өөрөө чиглүүлж авч явж үзэж байгаа болохоор тэгээд бас андарч байна. Ойлгож сонсоорой гэж хүсэж байна. Тэгээд нөгөө хүн маань энэ гадаа ирцэд хаалганы гадаа зогсож байна. Эмэгтэй хүн байсан юм байна үгүй. Нөгөө хүн маань гинэ зочин маань бас хүндэтгэлтэй харьцъя да тий. За тэгээд одоо тэгээ юу өгөө дуудаж оруулж авчираа тэгээд ярих чинь шүү. За явлаа. Үгүй явлаа гинэ. За эхэллээ. За сайн байна уу? Ингээд бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Таныг эрхийг бол тэсэн ядан хүлээж байлаа. Тэгээд таны ертөнцлөө шомбон орохдоо бол би бол их маш их баяртай байна. Тэгээд шомбож болох уу гэх юм одоо юу юм бэ? Таны ертөнцтэйгээ ингээд танилцж болох уу? Тэ би бас жоохон буруу зүг рүү яриад байдгийн. Тэгээ энэ ч бас угаасаа миний 3 дахь удаагийн л одоо подкаст хийлт болж байна. Тэгээд та бас надтай гоё юм чөлөөтэй ярилцаарай. Бие барих, санаа зовох юм юуж байхгүй шүү. Тэгээд мэдгүй юм гарвал ч юм уу те. Нэг тааламжгүй юм санагдвал та надад шууд хэлчих болно шүү те. За тэгээд таныг одоо өөрийгөө танилцуулаач гэж хүсэж байна. Хамгийн анхны тань подкаст гэж сонссон учраас би бас саримснуудаас ингээд асуулт бэлдсэн байгаа. Тэгээд тэр асуултыг бас асууж болох уу? Тэ. Тага өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Намайг подкастнда урьж оролцуулж аваад маш их баярлалаа. Би яг өөрийнхөө нэрийг одоо бүтэн нэрийг гэх юм уу хэлмээргүй байна. Миний хувьд болохоор би Япон улсад сурдаг. Их сургуулийн оюутан, одоо 3 дугаар курсын оюутан. Тийм хүн байна да. Та чинь тэгээд эмэгтэй хүн байсан юм биш үү те? Уу эмэгтэй хүн байсан байна гинэ. Уу эмэгтэй хүн байсан байна. За уучлаарай. Сонин юм ярьчлаа те. Тэгээд бас соёлоо анх удаага л ярилцж байгаа болохоор юу яач те нөгөө саримснуудынхаа асуусан асуултыг асууч те. Тэгээд та тэрэнд хариулаад тэгээ ер нь өнөөдрийнхөө подкастыг ингээд гоё өрнүүлж хүү яах вэ? Та юу гэж бодож байна? Та зөвшөөрч байна уу? Тэгээд за нэг ийм асуулт байна. Таны хамгийн дуртай хоол чи юу вэ гэж асуусан байна. Та энд хариулаач. Миний хамгийн дуртай хоол гэвэл би махтай хоолнд дуртай. Дуртай нь одоо Монгол хоолнуудтай маш их дуртай. Юу банштай шүл. Гэхдээ банштай шүл биш ээ. Жигэнсэн гурилтай шүл. Гэхдээ тэр нь шүлэн дотор ингээд бас хэдэн банш орсон байвал бүр баяртай гэх юм. Бүр дуртай гэх юм уу? Тийм байна. Тэгэл ер нь бууз нь гоё салааттайгаа ч юм уу байдаг ч юм уу. Япон хоолноос гэвэл раменд маш дуртай. Рамен дотор карамису раменд бүр илүү дуртай. Тийм юм байна. За хариулсанд баярлалаа. Дараагийн асуултыг танаас асууя. Сайхан хариулт өглөө. Рамен тийм ээ. Би ч бас рамен дуртай. За бас нэг юм асуулт иржээ. Нэрний санаагаа яаж олсон бэ гинэ. Бас юм анх яаж ийм нэр өгөхөөр шийдсэн бэ? Энэтэй холбоотой асуултууд зөндөө байна да. Энэ залхуу заримс яагаад ер нь залхуугийн ажилтай гэж яага болоогүй, ажилгүй гэж яага болоогүй юм тийм ээ. Ягаад төмөс тарвас ч юм уу тэгэж өгөхгүйгээр юм сонин саримс тэгснэ залхуу гэж өгсөн бэ? Тэрний гадаалаар гоё нарийн яриач. Ер нь тэгээд нөх юм бодоогүй шүү дээ. Тэгэл үгүй бодоогүй ч гэж тэггүй ингэсэн юм аа. Нэг юм Instagram дээр ч юм уу, YouTube дээр ч юм уу нэг бичлэг энтер хий гэж бодоод. Тэгээ юу хийхээ мэдгүй нэлээд олон жил болсон. За хаа тэр нь ингээд уртаа болчих واخ. Тэрийг бол дараа ярий. Юу ч хамаагүй нэг бичлэг хийдэг болоё гэж бодоод. Тэгээд юу хийхээ ерөөсөө шийдэхгүй байж жаад. За ер нь хамгийн амарханаар нь ингээд зүгээр л өдөр өөрийнхөө хоол хийж байгаа тэр бичлэгээ аваад тэгээд тэрийг ингээд тайлбарлчихвал
яад юм бол тэгж ядч хийж үзье гэж бодоод тэгээ нэг дэлгүүр орсон чинь нэг юм савхны тавиур байсан байхгүй юу? Савх тавьдаг тавиур. Нөгөө нэг Японд ч савхыг маш их ашигладаг болохоор ийм савхны тавиур гээд янз бүрийн хэлбэртэй тийм савхны тавиурууд байдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр тавиурных нь хэсэг дээр нь ийм саримс байсан юм. Тэгээд энэ ямар балай хэлбэртэй ямар гаж ямар инээдтэй юм бэ гэж харчаад тэгээд болоо эргээд нөгөө ширээн дээрээ ингээд хоолоо тавьчаад зураг бичлэгээ хийхэд ингээд одоо гоё харагдуулчих юм одоо цэвэрхэн харагдуулах үүднээс гээд нөгөө нэг юм ширээн дээр нэг юм дэл тавьдаг юм нэг хулдаасны хэсэгт очоод тэгээд тэр хулдаасаа ингээд авчаад за ер нь төрөний саримсыг ингээд авчвал ингээд дажгүй юм шүү. Яг тэр бичлэгээ хийх болгондоо тэр саримсаа гаргаад гэж бодоод нэг юм сонирхолтой хэлбэртэй юм чинь гэж бодоод хүнсний ногоо юм чинь тэр гэл мэдгүй ягаад ч нэг юм хөөрхөн харагдаад тэгэл тэр нөгөө бөөрөнгийн юм ширээний бүтээлэг шиг нэг юм хулдаасаа авчаад тэгээд тэр саримсаа авчаал тэгэл гэртээ харьцсан. Тэгээд инстаграмынхаа нэрийг өгөх гээд тэгсэн чинь юу гэж өгөхөө мэдэхгүй. Тэгээ байцсан нөгөө ширээн дээр авсан саримс маань харагдаад ахаар за ер нь энэ саримсыг энэ бичлэгүүдэд хийхдээ угаасаа ашиглана л гэж бодож авсан юм чинь дандаа л тэр саримс нь бас харагдах юм чинь саримс гэд нэр өгчий гэж бодоод тэгээд яг саримс гэж бичснээ нэг юм зүгээр л нэг ногооны нэр байгаа нэг юм ягаад ч тэмдэг нэр надад хэрэгтэй санагдаадсан байхгүй юу. Тэгээ ямар ажилтай саримс гэж хэлэхээр би бол тийм ажилтайгаар хүн биш гэд мэдээд байгаа юм ингээ би ер нь эрх чөлөөтэйгээр тэр хийх байгаа бичлэгнийхээ аккаунт ингээ хөгжүүлмээр байсан болохоор ингээл дандаа хоолныхоо орцыг ингээл нарийн бичээл ч гэдэм юм уу тийм гоё цэвэрхэн алдаагүй ярихгүй гэдэг ч юм нэг юм төгс биш хиймээр байсан тэр эрх чөлөөг ингээ өөртөө олохын тулд гэх юм уу угаасаа л залхуу гэд өгчүүл тэгэл залхуу гэж хүмүүс ойлгоноос юм залхуул нэг тийм хүн байгаа бидтэй гэж бодогдоод тэгэл зүгээр залхуу саримс гэд өгцөн. Тийм л үгтэй юм. Нэг тийм нарийн бодоолаа би яана юу гэдэг нэр өгнө гэж ингээл олон хоног бодож модод тэгж бол өгсөн нэр биш. Ер нь ингээл залхуурж байгаа л за тэр ширээн дээр нэг саримсан за тэр нь дэглээ инглээ тэгэл өгсөн тийм нэр. Гэтэ одоо бол яг тэр тийм нэр өгсөндөө бол сэтгэл хангалуун яг жоохон гаж сонсогддог гэж магадгүй л юм. Гэхдээ нэг тэрэнд ач холбогдохгүй тэгэл байждаг. Оо бас их тийм сонирхолтой дүүх байна шүү. Зөө. За дараагийн асуулт асууч тийм ээ. За дараагийн асуултаар танд нэг ийм асуулт ирсэн байна. Өдөр тэгэд баадаг вэ гэсэн асуулт байна. Өдөрт нэг удаа баахыг хичээдэг. Тэгээд хичээдэг ч байх. Ер нь өдөрт нэг удаа баадаг. Тэгээд нэгээс их баавал маш их баярлдаг. Хэрвээ өдөртөө би нэг бааж чадахгүй байвал ингээд сэтгэлээр унах жоохон уур хүрэл яа би баасангүй гэл тэгж боддог. Тэгээ хэрвээ би одоо ингээд ягаад ч нэг 3 хоног 4 хоног ч юм уу баахгүй болчих юм бол тэрэндээ ингээд санаа зовж эхлээд жаахан ихтэй хоол дийч гэдэг юм уу тэгнэ. Тэгэл ер нь өдөртөө нэг баадгаа гэж хариулах юм шээ. Тийм. Бас их сонирхолтой асуулт байна тийм ээ баадаг гэдэг. Таныг бас хүмүүс тэгж яриад байсан шүү дээ нөгөө нэг баадаг ч гэлөө баас ярддаг номоо мөн үү гэдээсэн тэр та муу юм уу? Тийм тэр намайг баадаг номоо гэд хань би ойлгохгүйсэн чинь дараа нь тэгээ ойлгосон л доо. Тэгээд тэр бичлэгийг нь үзсэн. Хөгжилтэй хөөрхөн бичлэг байсан. Гэтэ би бол баадаг номоо бол биш. Тий. Окей. Гэснээс та тэгээд өдөртөө нэг болгооч тийм байна те. Ер нь өдөртөө нэг баадгүй хүнд зөвлөгөө өгөх юм уу хэлмээр үгүй нөө. Тэгэл хүний баалт ч тэгэл өөр болохоор юу ч хэлэх вдэ. Гэхдээ ер нь өдөр болгон баавал сайн л гэдэг юм л шүү дээ. Тийм баг. За тэгээд дараагийн асуулт байна. Хоолойгоо өөрчилж ярих санаагаа нас олсон бэ гинэ. Энэ дээр юу гэж хариулгаа да? Хоолойгоо өөрчилж ярих санаа. Гэхдээ ер нь миний яг үндсэн одоо ингэ ярьж байгаа хоолой бол миний жинхэнэ л хоолой. Гэхдээ залхуу саримс дээр гаргаж байгаа хоолой тэгтлээ бас өөр гэж бол би боддгоо. Тэгээд хоолойгоо өөрчилж ярьж байгаа нь би нөгөө нэг зөвхөн хоолойгоо өөрчлөх гээд байгаа да бас биш гэх юм уу. Нөгөө юу хүүхэлдэйн киноны бас нэг дүр шиг гэх юм уу. Өөртөө байгаа бас нэг дүрээл харуулж байгаа нэг хэлбэр гэх юм уу. Би ер нь ингээд
гэдэг юм те хүн болгон л тийм л байдаг л үүдэн л дотроо янз бүрийн өөрийгөө агуулж идэг. Тэрний маань л нэг би гэх юм уу? Тийм л залхуу соримстой адилхан ааштай тийм хүн бас надад байдаг. Тэгэл тэрүүгээрээ л тэр нэг өөрийнхөө дүрийг тэр нэг өөрийгөө харуулж байгаа л нэг тийм хэлбэр юм уу да. Оо тийм байх нэ. Зоо. Өхөн өгтлээ нэг хоол хийж идэгэвэл ямар хоол хийж идэх вэ? Тэгэх юм бол би магчаан иднэ. Гэтэ тэр махан ингээ гоё төмөс ловон манжин ингээ дотор нь чанцсан. Тэгээ дээр нь ингээ гурилаа ингээ дэлгээд бас ингээ болгоцсон тий. Тэгээ гоё гурилтайгаа шүлтэйгөө тэгснэ махтайгаа нөгөөтөө яг тэр хоолыг л хийж идэх байсан да. Тийм үү. Таны хамгийн дуртай өнгө юу вэ? Гэт бүх өнгөнүүд дээр ийм сүү холцсон юм шиг гэх юм уу, ийм цагаан өнгийг холиод тэгээ тэр өнгө нь нэг ийм зөөлхөн өнгө болоод хувирсан гэх юм уу, одоо цэнхэр өнгө байсан ч гэсэн дотор нь ингээ сүү хийгээ холцсон юм шиг тийм өнгөнүүдэд ягаан өнгө ч гэсэн ийм тод ягаан биш, бас гэхдээ бүдэг биш, нэг ийм гоё ийм зөөлхөн тий сүүтэй холцсон юм шиг тийм өнгөнүүдэд дуртай. За бас нэг ийм сонирхолтой асуулт ирсэн байна л да. Залхуу сонгонтой найзууд уу, хосууд уу ямар холбоотой вэ гэсэн байна. Залхуу сонгон бит хоёр бол бүр багын найзууд. Тэгэл хоорондоо инээлдэж хөхрөлдөөл явж идэг байсан. Гэхдээ бит хоёр түүхийгээрээ байхтай болохоор хоорондоо бит хоёр нийлэхээр хүмүүс маш бит хоёрыг шүүмжилдэг. Өмхий хоёр юм гээл бит хоёрыг нь хараагаад байдаг. Тийм болохоор бит хоёр түүхий байхтай хоорондоо ингээ холилдохыг бол нэг хүсдэггүй. Тийм. Японыг яагаад сонгосон бэ гинэ? Энд дээр юу гэж хариулах вэ? Японыг яагаад сонгож суралцахаар болсон бэ гэхээр маш урт түүх байгаа. Тэгээд тэр бол ер нь залхуутай. Гэхдээ хамгийн богинохноор хэлвэл миний нөгөө ингээд гадагшаа сурахыг ингээд зорж явах үед надад хамгийн боломжтой, бололцоотой болох юм байна гэж бодсон тэр сонголт маань Япон байсан. Тэгээл Япон явсан. Тий баг нэ. Шарсан үхрийн хавирга эсвэл чансан хоньны толгой байвал тэр хоёрын таныг алийг нь сонгож идэх вэ гэсэн юм асуулт байна. Да энд юу гэж хариулах вэ? Шарсан үхрийн хавирга гэсэн тий. Тэгээд чансан хоньны толгой. Чансан хоньны толгойг нь идэх юм байна. Би энэ хоньны толгой идэг маш удаж байна. Тэгээд идмээр байна. Үхрийн хавирга бол яах вэ? Тэгээд яаж хийж байгаа л дэлхийн хаанч байсан тэгэл идчих болдог шүү дээ. Хоньны толгой бол яг л гоё Монголд чанд идвэл утга учиртай уянгалаг дээр хамтна гард юм болоо да. Тэ. Сонгно саримсуу гинэ. Тэгээд та алийг нь сонгох уу? Би бол хоёулангийн сонгох юм байна уу? Би хоёуланд л дуртай, аль нэгийг нь байхгүй гэж бол төсөлж чадахгүй юм байна уу? Яг сонгонд дургүй л дээ. Гэхдээ яаж хийж идэгээс л хамаарч ингээд дуртай дургүй бас шийдэгддэг болохоор ер нь аль нь ч байсан. Аль нь ч гэсэн ер нь алийг нь сонгомооргүй байна. Хоёулангийн л авч үлдмээр. Яаж хоол хийх вэ? Яаж хоол хийж сурах вэ гэсэн асуулт байна. Нөгөө нэг юм орцнууд нь яг бичсэн тий. Энээс тэдэн грамм, тэрнээс тэдэн литр гэдэг ч юм уу. Тийм хоолнуудыг хийж хамгийн эхлээд сурчвал хамгийн амарх юм болов. Тэ. Ингээд өөрөөс ямар ч мэдрэмж гарч ирэхгүй шүү дээ. Яг л нэг юм лего эвлүүлж байгаа юм шиг л хийн шүү дээ. Ингээл хэрчээл нийлүүлэл хууралт гэдэг ч юм. Тэдэн цаг ингэн тийм хоол хийгээл эхлээд тэгж хийж байгаа л дараа нь өөрөө өөрчлөм гэх. Гэтэ би бол өөрөө бас тийм мундаг хоол идэг бол бас биш. Ийм бүр нарийн ширээ хоол мол сайн мэдгүй ч яах вэ ингээд дандаа хийж иддэг бас биш. Зүгээр л өөрийнхөө хэмжээнд ингээл хэдэн хоолоо хийгээл за одоо тэгвэл ийм хоол идмээр ан гэж бодсон үедээ ингээл хоол молны орцын тэндээс хайж үзэж байгаа л туршиж үзээл тэгээ ичдэг. За бас нэг ийм асуулт иржээ. Яагаад ийм IG аккаунт нэ гэж бодсон бэ гэсэн асуулт байна. Та энэ дээр юу гэж хариулах вэ? 2024 онд юм уу?
Үгүй тийм л юм. Үгүй 2025 онд юм байна. Би ингээд нэг юм өөрийнхөө дуртай хийдэг тийм юмтай болохыг маш хүссэн байхгүй юу. Тэгээд юу хийх вэ гэж бодож яснаа гин YouTube дээр бичлэг хийдэг болоо энэ төр гэж бодоод. Тэгэл лаг цагийн ажилласаа олсон мөнгө ингээ хурааж агаад юу аваад нэг камерны хөл аваад камерны биш одоо утас тогтоодог юм хөл аваад тэгээд бас нэг гэрэл аваад тэгээд микрофон авсан юм. Тэгсэн чинь бичлэг хийсэн маа нэг хэдэн бичлэг хийгээд. Гэхдээ яад чинь тэр үед би ингээд тэр бичлэгийг ингээд нөгөө өөрийнхөө нүүрс царай ингээд харуулна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд миний хувьд ийм сэтгэл зүйн хувьд ч гэх юм уу ерөөсөө тийм бэлтгэлгүй нэг л болчих байсан юм. Тэгээд тэрийг болоод устгаад гин устгаагүй зүгээр ингээд хийхээ болонгуудаа юу яасан. Микрофоно зараад тэнэ хөл мөлөө зараад тэгээд нэг шал малаа угааж явахдаа тэр нөгөө гэрлээ нөгөө гэрэлтүүлдэг гэрлээ шүү дээ. Тэр гэрлээ өшгөлж унгаагаадгүй албаар биш. Тэгтээ тэгж унгаагаад тэгээ нөгөөдг нь хугараа тэгээ тэр мөрөө хайж маяа. Тэгээ микрофончгүй гэрэлчгүй мэрэлчгүй ингээл болцсон. Тэгээ байж байгаа. За ер нь юу хийх вэ? Энтер гэж бодоод янз юм туршиж үзээл, зураг зурж үзээл. Тэгэл ер нь явсаар байж байгаад за би ер нь Instagram дээр ингээд хамгийн эхлээд зүгээр л өөрийнхөө нэг их юм бодохгүйгээр ингээд жижигэн чамаагүй нэг бичлэг хийгээд ингээд оруулаад тэгээд ингээд багаар өөрийнхөө яг хүснээр ингээд хийж эхлэх юм гэж бодоод тэгэл хийжсэн. Тэг хийгээд байсан чинь гоё исэн. Тэгээд нөгөө нэг ингэж өөрийгөө хориод ах шаардлагагүй гэх юм уу. Ингээд энэ бол яг миний л өөрийн бүтээж байгаа нэг юм ертөнц болохоор гэж бодоод тэгээд яг л юм энэ миний ертөнц, энэ миний саримс гэдэг их орно. Тэр их орондоо би яаж ажиллахаа өөрөө мэдээ. За тэрэн жаашаа зүгээр тэгэж бодол тэгэл бичлэгнүүдээ хийгээл оруулмаар байгаагаараа, ярмаар байгаагаараа, хиймээр байгаагаараа хийгээд тэгэл хийгээ. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө нэг юм дуртай байнга хийдэг тийм юмтай болох гэж л энэ аккаунтыг ер нь нээсэн гэсэн. Нэг сарын 30-ны Lady Gaga-гийн тоглолтын билетийг яаж авах вэ? Саримсаа гэсэн мессеж ирсэн байна. Мессеж гинэ асуулт ирсэн байна. Тэрэн дээр та юу гэж хариулах вэ? Би одоо яаж мэдэх вэ? Тэр билет нь одоо яагаад олдохгүй байгаа юм бол доо, тэ? Олдохгүй байгаа юм бол гэж бодвол тэгэл Lady Gaga-гийн тоглолтын билет болохоор маш их очир дараалал тэгэл янз бүр юмтай л байдаг бах та, тэ? Нөгөө дамал зардаг гэх юм уу, тийм хүмүүс байд юм л гэхгүй. Өстой мэдхгүй мэн өө. Наадах чи би ч гэсэн мэдхгүй байна өө. Тэ? Яаж мэдэх вэ ёрно? Тэгж байна. Таныг бас яг ингэж асуусан байна. Та яг хэн юм бэ гэж асуусан байна. Би ингэнэ өөртөө өндөр улсад амьдрах хэцүү юу? Японд ямар ажил хийдгийм бэ? Туршлагаас хаваалцаач гэсэн байна. Миний хувьд болохоор яг хөө тэг өртөг өндөр тэмээд өндөр. Тэгтээ нөгөө юу яг л Японд амьдрал цагийн ажил ч юм уу ажиллаа хийгээл тэгэл явж байгаа бол өртгөд агаад цалин нь ингээд өндөр гэх юм уу. Гэхдээ бас өндөр бол биш. Ер нь бол тэгтээ амьдрал хэцүү байгаа Японд. Ямар ч гэсэн нэг хоосоо хонох уу хоёр идэхгүй гэх юм уу тиймэрхүү. Тэгээ би ч бас оюутан болохоор тэгээ цагийн ажил хийгээд тэр мөнгөөрөө тэгэл амьдрахад тэгэл яаж хийж байгаа л болгодгийн ер нь болоод гэжтэй ер нь болгодог. Тэгээ сургуульд сурж байгаа бол тэтгэлэгтэй байх уу, тэтгэлэггүй байх уу гэдгээс л хамаарч байгаа юм л да. Тэгээ тэтгэлэгтэй дээрээс нь нэмээд цагийн ажил хийж байгаа бол тэгэл яаж хийж байгаа л болчихно. Тэгээ ажил дээр гараад тэгэл бас цалингаа аваад тэгэл амьдарч болохоор гайгүй юм болоо да. Бас яг ийм тохиолдолд ямар вэ гэж асуухгүй бол жах хэцүү асуулт байна гэх юм уу? За энэ бас их сонирхолтой асуулт байна. Хоол хийхдээ юу мэдэрдэг вэ гинэ. Энд та юу гэж хариулах вэ? Янз бүр шүү дээ. Юу ямар үед хийж байгаасаа хамаарал залхуу хүрсэн байвал энэ хоол хурдан болчоосоо гэдэг ч юм уу. Ингээд яг өнөөдөр ийм гоё хоол хийж идэндэ гэж бодохоор ингээд одоо тэр хоолоо хийж явах үедээ хүртэл нэг юм гоё тайвшрал мэдрэгдээл тавгалж явахтай хүртэл илүү их цаг зарцуулаад ч юм уу те тэгж байгаа болохоор янз янзын юм мэдэрд юм уу да юу хийж ямар хоол хийж байгаасаа хамаарат
Тэгээ амьдралдаа анх удаага хийж байгаа тийм кейк ч юм уу тий амттан хийж үзэх юм бол ямар амттай болох бол гоё болсон болов гэж догдлох нь гоё. Тиймэрхүү янз бүрийн л мэдрэмж авдаг. Oo. Та ер нь юм дандаа дотор нь юм дандаа ч явахтай дотор нь мангар ихтэй бай. Саримс орцоо хоол хийж үзээ гэж боддог уу. Тэгээд тэр хоолыг хийвэл танд бас ямар хуу мэдрэмж төрөх бол гэж боддог вэ? Нэг юм дан саримстай юу хийж идвэл ямар вэ гэж бодсон. Үгүй саримстай коктейл ч юм уу эсвэл дан саримстай ийм хуушуур ч юм уу тиймэрхүү хоол хийж үзье гэж бодсон. Тэгэл нэг юм туршилтын л мэдрэмж туршиж байгаа болохоор юм шинэ л мэдрэмж төрөх болов. Бас саримс болохоор өмхийж өсөж магадгүй юм тий. Тэгж л бодчих. Болоо юм аа нэрэ. Саримстай хуушуурахтай яваа. Та ер нь яаж ингэж хоолоогоо өөрчилдөг вэ? Тэрнийхээ талаар ингээ ярьж өгөөч. Та ер нь хэдэн мянган төгрөгийн хоолоо гаргаж чадах вэ? Хоолоогоо яаж өөрчилдөг вэ? Шахдаг. Мэдгүй яад юм болоо тэгэл цаанаасаа за нэг иймэрхүү бүдүүн хоолоогоор ярмаар байна гэлтэх юм бол тэр төлөвөө шилжүүлээл бүр юм нарийнхаа хоолоогоор мэдгүй тэгэл ус мусанд ороод зогсож явахдаа янз янзын хоолоогоор ирээл идэг юм штэ. Шахдаг ер нь шахдаг л гэж хэлэх юм байна да хоолоогоо шахангууд тэгэл болчдөг штэ. Ер нь бас энэ надаас юм янз бүрийн хоолоо гарч байгаа нь болохоор миний ингээд дотор гэх юм уу оройн унтах гал хэвтчих явах үед ч юм уу миний толгойн дотор нэг юм хүүхэлдэйн кино л болоод идэг хгүй ингээ янз бүрийн дүр гарч ирээл тэр дүрүүд нь хоорондоо ярилцаал зодтолтол гэхгүй тиймэрхүү юмуд болдог. Тэгэл тэр хүүхэлдэйнийхээ дүрийн дотроо ингээ төсөөлөөл идэг гэсэн ер нь баг байхын л тэр төсөөлөлт байгаа дүрүүдийн хоолой ингээд төсөөсөрөж байгаа. Тэгээ тэр нь ингээд гарч ирдэг ч юм уу тийм л ах. Үгүй байх ч тийм юм болов. Мэдгүй нэ ер нь ингээд дандаа юм анх удаага сонсож байгаа ч юм уу ерөөсө бодож үзэж байгаагүй асуулт болохоор сонирхолтой санагддаг юм. Бас сонирхолтой юм тийм ээ. Залгуу саримсыг гудамжнаас олсон уу гинэ. Та энэ залгуу саримсыг гудамжнаас олсон юм уу яасан ер нь? Нэг төрөнд дэлгүүрээс олсон гэж хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр гудамжнаас олоогүй дэлгүүрээс олсон. Саримсын царайг дүрслээд алээ гэсэн бас юм ирсэн байна. Таны ер нь гадаад дүр ер нь ямар шууд царайтай вэ? Та өөрийгөө дүрслэл ямар вэ? Гадаад төрхөө хэлмээргүй байна уу? Тэгж байгаа тэгээд л болохгүй юу дээ. За тэгээд ер нь бол манай ярилцлага ингээд төгсд юм уу яад юм блэ л гэж бодож чинь тэгээд хамгийн их ирсэн асуулт бол царайгаа хязгааруулах вэ? Өөрийнхөө жинхэнэ инстаграмыг хизээ зааж өгөх вэ ч юм уу тиймэрхүү асуултууд маш их ирсэн. Тэрэн дээр та ер нь юу гэж бодож байна? Яг одоогийн байдлаар бол хизээ тэгнэ ингэн гэсэн юм юу ч байхгүй. Яг одоо ч явахтай. Яг одоогийн байдлаар бол тийм төлөвлөж молуулсан юм бол байхгүй. Яг л залхуу саримсоо яг хийдгээрээ хийгээл тэгэл явж байгаах. Тэгээд нэг байжгаад гинт царайгаа харуулмаар санагдвал харуулах л төө. Нэг тийм нарийн ширийн бодсон юм алгүй. Тий. За тэгээд бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Тэгээд дараа бас таныг дуудаж магадгүй юм бишээ дуудах гинэ уурж бас магадгүй юм. Бас анхны тань ярилцлагын нэвтрүүлэгч яг үү манай залхууд подкастт оролцоод бас сонин содон мэдрэмж төрсөн байж магадгүй. Тэгээ явандаас олбоо ярилцаатай байна үзээ гэж өрөөгөөд подкаста дуусгая. Бидэнтэй хамт сайхан ярилцлага өрнүүлсэн баярлалаа. Би бас тантай дараа ярихдаа илүү туршлагатай болсон байгаасаа гэж бодож байна. Тэгээд баярлалаа танд ирсэнд хуваалцсанд өөрийнхөө ертөнцид шум буулсан танд баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас ерөөсөө хариулж ч юм уу бодож байгаагүй ч юм уу тийм асуултууд зөндөө байлаа. Тэгээд анх удаага ингэж хариулж гэх юм уу ийм подкастт оролцож байгаа болохоор сонирхолтой байд юм байна. Тийм шинэ мэдрэмж авлаа. Баярлалаа. Тэгээд тандас өшөө олон гоё залхуутай подкастуудаа хийгээсэй гэж хүсэж байна. Би одоо ингэ явчих уу? За тэг та одоо яв. Тэгээ хаалгаараа гараад явчихаа. Яг зөв баяртай. Тэгтээ та нэг ус уухгүй байсан уу юу?